За өглөөний минь амьдрал. За бүгдээрээ сайн байцгаана уу? Пүүжэ байна. За бид нэлээд удаан хугацааны турш ингээд бодсоор за хөвтэй хүн хор бороо нар гэдэг шиг одоо гоё шинжин цас орсон байна. Одоо ч гэсэн орж ийн. Тэгээд өнөөдөр юм хортой өдөр эхлэх хэрэгтэй байсан юм байна. За тэгээд яг одоо миний хувьд одоо лигийн тоглолтууд улирал маань дуусчихсан байгаа. Тийм болохоор одоо яг офсисны үед оюутан байх, тамирчин байх. За тэгээ мөсийн оюутан, тамирчин хэрхэн хичээл, бэлтгэл форма алдахгүй ингээд юмнуудаа хэрхэн зохицуулдаг вэ талаар хариултыг харахыг хүсвэл энэ маш амархан. Өнөөдрийг зүгээр надтай зүг өнгөрөх. Баярлалаа. Надтай хамт байгаарай. За ямартай ч жимээгээ дуслаа. Тэгэхэд өглөө эрт хичүүл юу нэг дажгүй юм байна. Хүн амтан их цөөхөн. Тэгээ айгу сэлэхөн. Айгу амар байт юм байна. Ямартай ч дуслаа. Одоо болохоор макроэдинсийн шинжилгээгээд хичээлдээ сууна. Лекц семинар 2. Яг 2 бар. Эдийн засагч байх юу гоё яадаг вэ? Гоё хасаа бэрхшээл найгүй их л дээ. Дандаа тооцоо судалгаа хийн, дандаа ямиг дандаа мөнгөний зүгөөс, төсвийн зүгөөс, алдагдсан боломжийн зүгөөс харж яадаг. Аль болохоор хэмжилт хийх гэж санаа зовчдаг тийм байна гэсэн. Гоё байх нь болохоор яг хүлээр чи ямар нэгэн ямиг хэмжиж чаддаг байна гэдэг чинь гоё байхгүй юу? Чиний өдөс хин ч юу ч хэлж чадахгүй. Чи хэмжсэн юм чинь. Чи яг л тэр үннийг хэлж чаддаг л хүн байна гэсэн. За өнөөдрийн 2 пар хичээлийг амжилттайгаар давлаа. Одоо энэ манай эзогийн оюутнуудын яг шансыг шалгадаг хичээл багхгүй. Макроэдийн засгийн шинжилгээ гэдэг манай мэргэжлийн хамгийн том хичээл байгаа. Тэрийг хамгийн том шансыг шалгадаг гэдгийг одоо юунаас эхлээд үзэж болох вэ гэвэл би одоо 2 удаа унчихсан. Одоо 3 дахь үзэж байна. Тэгээ одоо давхаас эдийн засгч болёо л гэвэл тэгэл үзэхээс өөр давхаас өөр сонголт байхгүй дээ. Ингэж хардаг ахна шүү дээ багш оюутнуудаа. Өдөө хичээл хийцгээе. За, бүгд сайн байна. Онцсуу. Макро шинжилгээтэй тэнцсэн. Нэг өдөр тийм үү ирэх баха. Тэгэл хурдхан шиг өсөө цайлгасан. Гэтэ ер нь бол ингэ тийм би одоо ингээд зүгээр ингээд ийм офсисны үед тэгээд энгийн үед бол өглөө нь их хөвчлэн одоо заалны бэлтгэл одоо шийдэлтч юм уу скиллийн бэлтгэлч юм уу тэднийгээ хийжээ. Тэгээ хичээл энтертэй суучаад өдөөс хойштоо юм уу төмөр фитнес эднэрээ хийдэг байхгүй. Гэхдээ өнөөрөө болохоор нөгөө сургуулийнхантайгаа бэлтгэл хийн тоглоно гэд ярьчихсан учраас өглөө жим хийсэн. Тийм байна да. Одоо хараад нэг юм хийж идчихээ тэгвэл амар үлсэж байна. Тэгэл ирээ да. 3 hours later. За орон мэнд гэртээ хараад нэг цаг унтаад тэгээд нэг хоол хийж идчихэд хоол хийж штэ. Жага оройтс ирээд тэгээд хоолоо хийсээр байгаа л сургууль дээр ирэх цаг болчлаа доо.
Энэ хальтыг орой гидсэнгүүтээ одоо бараг буцаа олчихлаа. Тэгээд одоо орой доо. Хар. Чи ингэ цагаан мөөрө Хараа. Байхгүй. Бид хараг үнсэх юм уу хэдүүлээ? тийм гэнэ. Та өрөн байх юм. Юу ч үгүй. Юу юм бэ? Гээ нүц. Аа. Нөхөр. Болоогүй штэ. Болоогүй штэ. Мэнда. Мэг хойш. Ап. Орсно. Жохон халчмаар байна хаа. Сунгаж мөн. Уш. За. Юу хаа? За залуучууд хөгсчүүл өвгөн шонхроод дүүмэртэйгээ сингэлтэх гээл байна аа. Сингэлтэх гээл байна да. За тооно ярьцаа. За бүжиг надаа энэ өдрийн төргийн. За Тэнгисийн иргэн дараагийн 3 төсөөсөнд орох байхаа. Орохгүй. Яагаад? Тэр чинь дандаа гоё залуучууд гоё хөлтөд байна. Юу яриад байгаа юм бэ хаа? Гоё залууч нь тааш дээ. Миний нэг хамгийн дээд кул гоё залууч нь тааш. Гүү. За хөгжлийн лигийн Diamond Stone байх ямар байдаг вэ? Юу гэж байна? Биш дээ. Юу юм? Казас юм уу? Яг гэж. Окей. За эцэст нь өнөөдрийн бүх ажлуудаа амжууллаа, хичээлдээ явлаа, бэлтгэлээ хийлээ, найзтайгаа хөгжилтлөөний өдрийг гоё өнгөрүүлээ гэж би бодож байна. Тэгээд яг одоо өдөртэй ч юм уу, сонирхолтой ч юм уу нэг иймэрхүү циклэр ингэж ерөнхийдөө амьдарч байна. Сонирхолтой хүмүүст нь гоё сонирхолтой байх болов гэж би бодож байна. Тэг би та нарт яг гоё юм хэлье заяа. Гоё ч гэжтэй минь ингээд байн хэрэг болдгоо ч гэсэн миний юм гоё чадвар. Би ингээд айгүй гоё урлаг талтай юм мэдрэмжтэй авьяастай гэж өөрийгөө боддог байхгүй юу? Манай аавын талч дээр, ээжийн талч дээр юм урлагийн хүмүүс айгүй их. Тэг би багасаа ингээд урлагийн хүн болно, дуучин болно гэдэг амар их мөрөөдөж хүсдэг байсан. Тэгэд одоо ч гэсэн ивэрээ. Би чи Багдад заяа. Одоо та нар санагдгалах л та. Wonder Boys гэдэг юм дууны хамтлагтай л амгаач дөрүүлээ байлгүй гэдэг аймгийнхаа 90 жилийн ойгоор ой концертод дуулж муулаад тэгснэ нөгөө 2222 гэдэг манай захны 90 жилээр бас нэг 2222 морин хуурч ингээд студионд ингээд тоглоход хуур тоглолдог байлаа гих мэтчлэн өөрийгөө жоохон их өргөж. Тэгээд ер нь урлагтай айгүй хайртай. Тэгээ одоо ч гэсэн хэвээрээ тэгээд би одоо л ингээд ер нь хийхгүй болвол цаашдаа дараа нь айгүй харамсна гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгээ би нэлийн удаан боцны эцэст ингээд эхлүүлж байгаа. Тэгээд одоо цаашдаа ч гэсэн ингээд яг хий гэж бодож байгаа зүйлс олон байна. Тэг ямар тач эхлүүлж чадсандаа баяртай байна. Тэгээд өнөөдөр надтай хамтдаа байсан та нартаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.